Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамт өгчд болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Тэгэхээр Иесус загалмай руу явахын тулд биш, харин Бурхан эцгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд соригдсон юм. Дашрамт хэлэхэд тэр соригдсон. Бурхан эцэгтэй дуулууртай байх нь тэрэнд амартай байгаагүй. Тэр миний хүсэл биш, таны хүсэл биелэх болдгоо. Би энд байна. Бурхан минь, та өөрийнхөө хүслийн дагуу үйлдээрэй гэж хэлсэн. Өглөө бүр 2 гараа эзэн дөргөөд би энд байна. Бурхан минь, өөрийнхөө хүслийн дагуу та ажиллаарай гэж хэлвэл ямар вэ? Бид маш ухаалгаар Бурхан минь, би өнөөдөр соригдох болно. Учир нь муу ёрын сүнс намайг үзэн яддаг. Гэхдээ би таны мэрэгэн ухаан, хүч чадал, ариун сүнсээр дамжуулан сорилтыг эсэргүүцэж чадах болно. Бурхан минь, би унсан ч, алдсан ч, намайг тайл хэдийн уучлахын тулд та үнцийн төлж намайг зольж авсан учраас би талархалтай байна. Та намайг нөхцөл бодлогоор хайрладаг гэдгийг би мэднэ. Гэхдээ Бурхан минь, энэ бүхний төлөө өгсөн таныг таньж мэдэж, таныг олохыг би хүсэж байна. Та надад өгсөн тэр амьдралаар би амьдрахыг хүсэж байна. Зайлвэ. Тэгэхээр бид бүгдээрээ мөнхийн улс дахь чи өнөөдөр хэр байсан бэ гэдэг хуанлын дээр болж байна гэсэн тэмдэг авахын төлөө хичээх хэрэггүй. Бурхан дэмжил хэрэггүй. Бид бүхэн Библийг унших юм бол Бурханд ивэл болох юм шиг санах хэрэггүй. Би нэг удаа би Библийг унших хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Бурхан надад уурлах бах та гэж бодож ирсэн. Гэтэл Бурхан надад хандан миний төлөө Библийг унших хэрэггүй байл хэдий мэдэн штэ гэж хэлж байсныг би санаж байна. Би тэрнийг бичсэн юм шүү дээ, мэдэж гэнэ үү? Библийг унших бүртээ өөрийнхөө төлөө, өөрийгөө ивэхийн төлөө уншаарай. Тэгэхээр энэ зүйлийг хууль биш гэж. Харин бидний хийхээр сонгож байгаа зүйл гэж харж байгаа бол бид яг энийг хийхээр илүү ихээр сонгох хэрэгтэй юм. Гим дотор өөхөх, өөрийгөө гим дотор өгсөн гэж тооц. Харин гим үхвэгүй. Харин гимийг огтхон ч хүсэхгүй байх нэг тийм хэсэг танд байдаг. Тэр бол таны хамгийн ариун чухал, ариун гайхамшигтай үзэсгэлэнтэй дахин төрсөн сүнс. Бурхан тэрний дотор амьдрахдаа баярладаг тэр хэсэг юм. Та бол Бурханы орших гэр бөгөөд тэр таны зүрх сэтгэлд гүн гүнзгийгээр оршдог тэр хэсэг бол гимийг хизээж хүсдэггүй. Энэ хэсэг бол гимийг үзэн яддаг. Сүнс бол гимийг жигшдэг. Гэхдээ бидэнд оюун санаа байдаг бол энэ нь бол бидний нэг хэсэг. Оюун бодол, хүсэл, сэтгэл хөдлөл юм. Тэрний дараагийн нэг хэсэг бол махан бие юм. Тэгэхээр бид илүү гүн гүнзгий амьдрахад суралцах хэрэгтэй бөгөөд болж игэл юу мэдэрч байгаадаа биш, харин бүр гүндээ орох хэрэгтэй. Би өглөө босоод л энд ирэхдээ тийм ч дуртай байгаагүй. Тэгэхээр би хуурамч дүр эсэхгүй. Би зүгээр л үннээрээ байхыг хүсэж байна. Тийм ээ, би зүгээр үннээрээ байхыг хүсэж байна. Дарлин өнөөгөө 2 цаг туссан цагийн зөрнөсөлөө тэр эрт зэрсэн юм. Өнөөдөр тэр 2 цагаас хойш сэрүүн байгаа. Тэгэхээр тэр энд тэнд ирэхдээ тийм ч таатай байгаагүй болж болох юм. Би тийм зүйл хийж чадахгүй. Эсвэл би тийм ч юм авах ёсгүй. Энэ зүйлийг бас авч явах хэрэгтэй гэдэл. Намайг сонсоорой. Та зөв зүйл хийж байгаагаа мэдрэх гэж хичээх хэрэггүй. Энийг хийхин тулд танд заавал хийх ёстой гэж мэдрэгдэх албагүй. Бидний дотор маш олон идэвхгүй хүмүүс байдаг. Идэвхгүй хүн гэж хэнийг хэлээд байгааг та нар ойлгож байгаа зү? Идэвхгүй хүн гэдэг бол ямар нэгэн сайн зүйл хийх хүсэж байсан ч гаднаас хэн нэгэн шахаж шаардлагыг хүлээгээд сууж явах жишээтэй хүмүүс байдаг. Тийм ээ. Чин үнийг хэлэхэд энэ бол танд ариун сүнсний хүч хэрэгтэй байгаатай л адилхан зүйл юм. Бурхан бидэнд чөлөөт сонголт, хүсэл тэмүүллийг өгсөн. Тэрээр биднийг чөлөөт сонголтоороо тэрний хүслийг сонгоосэй гэж хүсдэг. Тэрний хүслийг сонгох мөчөд Бурхан тантай холбогдож, таныг амжилттай байхаас хойш татаж байгаа муу ёрын сүнс зайлах болно.
Би зөвхөн чөлөөт сонголт хүсэл тэмүүллийн талаар яриаг байна. Би бол Бурхны нэгүслийн асар их хэрэгцээт нэгүслийн хөгжөөнд дэмжигч байна. Бид Бурхны нэгүслэр өөрчлөгдөн эсвэл өөрчлөгдөж чадахгүй. Бид бусад хүмүүсийг өөрчилж бас чадахгүй. Бурхан л тэднийг өөрчилнө. Бурхны нэгүсэл байхгүй бол бид мөн аврагдаж чадахгүй. Бид Бурхны нэгүслэр амьдрах хэрэгтэй. Гэхдээ биднэрт тэрхүү нэгүсэл нь аль хэдийн өгөгдсөн бөгөөд зөвхөн гмийг уучлах чадвартай болсон биш, гмийг даван туулах арга замыг нэгүсэл зааж өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та нар намайг сонсож байна уу? Та нар донтолтын хүлээсэнд амьдрах ёсгүй. Та нар буруу зуршлын хүлээсэнд амьдрах хэрэггүй. Та нар хурдан түргэн ааштай байх хэрэггүй. Та хэн нэгэн рүү уурлах 10 шин шалтыг эрж олох шаардлагагүй. Та нар амар тайванд амьдрах хэрэгтэй. Та нар амин хувиа хичээх хэрэггүй. Таны эргэн тойронд юу ч болж исэн гэсэн та амьдралынхаа өдөр бүр баяртай байх хэрэгтэй. Та магадгүй эмэгтэй та яг галзуу байхаа хэн яг ийм амьдралаар амьдарч чадах юм бэ гэж хэлж болох юм. Тийм ээ, та чадна шүү дээ. Би ийм амьдралаас үнэхээр хол байсан, үнэхээр өрөвдмөр байсан. Харин одоо би яг л ингэж амьдарч байна. Амжигтай амьдралтай байсныг та нар мэдэхгүй л дээ. Та нар үнэхээр мэдэхгүй ямар хэцүү будилсан амьдралтай байсныг. Харин би Филиппой номыг хараад хуулиас гардаг зөвхт байдалтай биш, харин Христэд итгэдэг итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвхт байдалтай би олдохын тулд юм гэж унснаас санаж байна. Өнөөдөр таны дотор ямар нэгэн зүйл амьлан босч ирж гэнэ үү гэж асуумаар байна. Энэ бол Христийн дотор та хэн бэ гэдгээ мэдсэн бяцхан од харвах бөгөөд тэрхүү од таны дотор өсч том болох үед та Христийн хүчээр би бүгдийг хийж чадах болно гэж хэлэх боломжтой болно. Одоо би танарт юу хүснээ хийх хэрэгжүүлэх энгийн алхмыг зааж өгье. Та нарын хідэн энэтэй санал нэг байна. Олон хүн биш байна. За би энийг өгөхийг хичээе. Та нарын хідэн ямар нэгэн хүссэн зүйлээ хийхийг хүсэж байна вэ? Би Бурхны хүслийн дагуу бас ямар нэгэн зүйл хийх талаар яриаггүй шүү. Хэрвээ Бурхны хүссэн ямар нэгэн зүйл юугаач би хүссэн учраас гайхалтай сайн дуучин болж чадахгүй шүү дээ. Миний ярьж байгаа зүйл бол энэ биш юм шүү. Харин миний амьдралд байхгүй ямар нэгэн зүйлийг харахтаа Бурхан намайг өсгөж хөгжүүлэхийг хүсэж байгаа. Бурханлаг зарчмууд байна гэж харах хэрэгтэй. Тиймээс би Бурханд хандан. Тийм ээ, би Бурхан минь. Би үнэхээр сайн болохыг хүсэж байна. Би сайхан сэтгэлтэй хүн байхыг хүсэж байна. Тийм ээ, Бурхан надад туслах болно. Юуны түрүүнд тэрний надад өгөх зүйл бол боломжууд. Дадлагжуул. Ойлгож байна уу? Энэ бүх зүйлийг бид дадлагжуулсан байх хэрэгтэй. Надад сайхан сэтгэлийг хэн нэгэн суулгаад өгвөл би үнэхээр баяртай байх болно. Манай захиргааны ажилтны их сайхан зантай. Оо, Бурхан минь. Хэн нэгэнтэй сайхан харилцах хэрэгтэй бол би өөрөө сайхан байх ёстой гэж боддогч үгүй ээ, шууд л тэрийг илгээдэг. Тэр бол үнэхээр сайхан зантай. Би бол харин тийм сайхан зантай байж хизээч чадахгүй. Гэвтэл Бурхан намайг ямар байгаасаа гэж хүснэ би чадах хэрээрээ сайхан зантай байхыг чадна. Амен. Тэгэхээр би танарт нэг жишээ ярив. Тийм ээ, миний нөхөр намайг дасгал биеийн тамир хийлгүүлэх гэж олон жилийн турш хичээсэн. Надад цаг алгаа. Надад цаг байхгүй байна. Наа чи завгүй хүн, надад цаг олдохгүй байна. Бурхан энэ тал дээр санаа тавих болно. Надад байхгүй байна. Би бүр итгэчихсэн байсан. Надад цаг байхгүй байна гэд би бүр итгэчихсэн байсан. Тэгэхээр энэ талаар ойлгох үед би ойролцоогоор 62 настай байсан байх. Нэг өглөө босоод хувцслаад талент харлаа. Бурхан миний сохорсон нүдийг нээсэн үү, аль эсвэл юу болсныг би мэдэхгүй байна. Дасгал хийхгүй бол би бүр болохгүй нэ л гэж бодсон. Яагаад гэвэл энд баах юм байснаа хаана тийш нүүчихсэн учраас шүү дээ. Бурхан надад хэлсэн зүйлийг би танарт хэлж байна. Ерөнхийдөө нэг тиймэрхүү утгатай байсан юм. Хэрвээ чи тогтмол дасгал хийж эхлэхгүй бол чи амьдралынхаа үлдсэн 3/1 хэсэгт хүчтэй байж чадахгүй шүү гэж хэлж байсан. Тэгэхээр 7 хоногт би 3 удаа дасгал хийхээр явдаг болсон юм та нар мэдээсэй гэж хүсэж байна. Зарим нэг хүмүүс ямар нэг утга учирыг мэдрүүлж байгаа ахаа гэж би бодож байна.
Тэгэд би дасгал хийхэр болсноо. Нөхөртөө хэлэх үед тэр маш их инээгээд би чамайг харж илээ гэсэн маягтай байсан. Ягаад гэвэл би дасгал хийнэ гэж хэлэхдээ 2 өдөр хийгээд ядарсандаа болоод гарчихдаг учраас юм. Хоолны дэглэн баригч гэж энтэй адилхан байдаг шүү дээ. Хоол идэж цадсан үед дэглэн баригч амархан л та. Талархлын баярын дараа бид бүгдээрээ л дэглэн барьдаг. Энэ үнэхээр хөгжилтэй шүү. Энэхүү хоолны дэглэн болон дасгал хөтөлбөрийг би Христосийн баяраас өмнө эхлүүлсэн бөгөөд манай гэрийнхэн ч намайг тэсгээд орхих байх гэж бодсон. Харин би бол нэгэнт оюун санаанд оруулсан бол хамгийн хүнд хэсэгтээ хийсэн л бол хийдэг төрлийн хүн л дээ. Урт түүхийг товчлаад яриа. Би бардамын сагсурж байгаа юм биш ээ. Эдгээр зүйлийг хийгээд би 12 дугаар сард 7 жил болох гэж байна. Энд нэг зүйл нь өмнө нь цаг байдаггүй байсан энэ зүйлийг хийх цаг ханаас бий болов. Яагаад би энийг хийхийг хүссэн учраас цаг байдаг. Бас хүсэхгүй байгаа учраас цаг байхгүй болдго юм байна гэж бодлоо. Би үнэн л ярьж шүү. Энэ бол их хэцүү гэдгийг мэднэ. Би тэрийг мэднэ. Юу гэхээр бид өнөөхөл шалтгаан хэлхийг хүсдэг. Би чадахгүй гэж хэлэх дуртай. Энэ их хэцүү шүү дээ гэж хэлэх дуртай. Харин өнөөдрөөс эхлэн шинэ бодол санааг тээцгээе. Бурхан намайг хийгээсэй гэж хүсэж байна. Бурхан намайг хийгээсэй гэж харуулсан ямар ч зүйлийг хийх хүч чадлыг тэр өөрөө өгсөн. Энд нэг зүйл нь тухайн зүйлийг хийх хүч байхгүй юм шиг санагдаж болж болох юм. Гэхдээ Бурхан таныг хий гэж хэлсэн ямар ч зүйл дээр тосолгоо ирэх үед танд хүч чадал ирдэг юм. Хөөх би чадлаа шүү дээ гэж та хэлмээр байгаа зү. Би энийг чадчихлаа шүү дээ. Би чадчихлаа. Амен. Тэнгэр минь. Манай багш надад гэртээ 2 цаг 45 минут дасгал хийх даалгавар өгдөг байсан. Тэдгээр дасгалуудыг бурхан минь 2 өөр өдөр хийх ёстой байсныг би мэдээгүй байсан юм. 62 хүртэл амьдралдаа хизээч дасгал хийж байгаагүй нэгэн өдөр бүр цаг хагасын турш дасгал хийдэг болсон. Би маань маш их өвддөг байсан. Ариун цэврийн өрөөнд ороод унчихсан. Тэгээд бурхан намайг босох хүч чадал өгнө гэдэгт би итгэж байна. Маш их өвдөлттэй, өвчтэй, өвдөөдлөөсөн. Матэ 5:6. Бид ч хуулийн дагуу байхаас хамаагүй илүү хөгжилтэй байгаа хүмүүс шүү. Би энэ ишлэлд үнэхээр дуртай. Юу хүснээ та нар хийж болно гэж намайг хэлэх үед арга замаа харж үзэх ёстой шүү та нар. Зөвхт байдлын төлөө өлсөж сангагч хүмүүс өрөвдөлтэй. Бурхнаар дахин төрсэн хүүхдүүд тэрний ивэл авралтанд баясан хөөрнө гэсэн утгатай. Та нарын мэдрэмж минийхээс арай өөр байх л да. Хэрвээ би өлсөх юм бол би өлсөх талаар ярьж байна. Би өлсөх юм бол ямар нэг юм мэддэг. Хэрвээ бид энэтэй яг адилхан сүнсний хувьд зөвхт байдлын төлөө өлсөх юм бол одоо л бид бурхантай хамт зөвхт байна. Бидний дотор зөвхт байдал байдаг. Харин бид энэхүү зөвхт байдлыг харахыг бас биднэр дамжуулан эрхэн ажиллахыг харахыг өлсөж сангах юм бол мөн бурхны бидэнд зааж байгаа амьдралын нарийн замаар шулуун замын талаар зааж байгаа зүйлийг сонсохын төлөө өлсөж сангах юм бол миний нэг найз надад үнийг хэлэхэд тэд сайд хүн л дээ. Тэр телевизээр миний нэвтрүүлгийг үзэж байгаа зургаа над руу илгээсэн юм. Тэгээд тэр би өглөө бүр ээж Жойсоос болж цочирч байна. Бурхны үгнээс суралцах нь миний амьдралыг нарийн бас шулуун болгож байна гэж хэлсэн юм. Бидэнд энэ л хэрэгтэй. Бидэнд дурамшуулал хэрэгтэй. Бидэнд бас задруулах хэрэгтэй. Бурхан бидэнд хайртай гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тэр альва зүйлийг бидний төлөө хийхийг хүсдэг. Тэр бидэнд өршөөнгүй ханддаг гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Харин бид
Бурхан бол зөв шударгын бурхан бөгөөд гим нүгэл бол үр дагавар авчирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр бид гим нүглээсээ уучлагдсан ч гэлээ гим нүглийн үр дагавар бидэнд ирэх болно. Ялангуяа бидний хийдэг зүйлээ дахин хийгээд байх юм бол бодоод л байх юм бол бид гим нүглийн үр дагаврыг хүртгэл болно. Энэ бол хөгжилтэй шүү. Юу гэдгийг та нар мэдхүү. Ямар ч зүйл ойлгосон байсан гэсэн тэдгээр зүйлээ өнөөдөр маргааш 6 сар эзлэн авч өөрийн болгосон байлаа ч надад чухал биш. Харин миний танараас хүсэх нэг зүйл бол яг л энэ шиг амьдрмааргүй энэ шүү гэсэн хандлагыг өөртөө бий болгохыг хүсэж байна. Та нар намайг сонсч байна уу? Энэ зүйлийг л би танараас хүсэж байна. Хөөе, би энэ зүйлийг өөрөө туулж байж ойлгосон. Гэхдээ миний хандлага тийм болоогүй юм. Би шинэ хандлагын төлөө залбирч байхад тэр хандлага надад би энэ сэтгэл хангалуун биш байна. Энэ бол миний амьдрахыг хүсэж байгаа арга зам биш. Миний төлөө нас болсон Христийг таньж мэдхийн тулд би бүрэн тууштай байх болно. Тэр цусаараа төлж худалдан авч өгсөн тэр амьдралаар би амьдрахыг хүсэж байна гэж хэлсэн юм. Та нар надтай хамт байна уу? Бид ийм зүйлийг хийж чадах болов? 1-р Петр 5:8, 9-ийг харцгаая. Та нарыг хідэн маш хүчтэй сайн үгийг авах дуртай байна. Та нар ямар нэгэн буруутгал мэдрэх хэрэггүй. Эсвэл мэдэрч байна уу? Би та нарыг буруутгах гээгүй шүү. Харин би та нарыг зоригтой болгохыг хүсэж байна. Тийм ээ, Бурхан намайг ямар байгаасаа гэж хүсэнд би тийм л байж чадна. Би энэ хүрээнд та нарыг орхихыг хүсэж байна. Учир нь та нар энийг хүсэж байгаа бол энэ зүйлийг төгсгөх болно. Цаг үргэлж эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Санар сэрэмжтэй бай гэдэг нь шаргуу хүчрхэг байх гэсэн үг юм. Анхаарал болгоомжтой бай гэдэг нь болгоомжтой амьдрах гэсэн үг юм. Цаг үргэлж гэдэг нь нэг удаа биш байнга цаг үргэлж гэсэн юм. Та нарын дайсан болох диавол нь хин нэг залгихаар хааж байгаа архирах арслан шиг гитэн явдаг. Намайг биш шүү гэж хэлээрэй. Бат итгэлээрээ эсэргүүц. Би энэ үгэнд их дуртай. Диавол тань руу довтлох гэж оролдох мөч бүр та сорилтонд орох мөч бүртэй залбир эсэргүүц. Иесус Гетсеман цэцэрлэгт юу хэлсэн бэ? Тэр залбирсан, залбираад лсэн. Тэр дагалдагчдаа өөртөө хамт залбираасаа гэж хүссэн. Харин тэд тэрний ганцаараа орхиж бүгдээрээ унтацгаасан. Тэгэхээр тэр өөрөө залбирсан, бас юу болохыг ч мэдчихсэн. Бурхан тэрнийг хүчрхэгжүүлж Тэнгэр элч нараа илгээсэн. Алив Бурхан тэрнийг хүчрхэгжүүлэхийн тулд Тэнгэр элчээ илгээсэн бөгөөд тэр бүхий л сорилтыг даван туулсан. Библиэд тэр маш их эсэргүүцсэн бөгөөд тэрний хүс цусан тусал болсон гэж бичсэн байдаг. Сорилтыг эсэргүүцэхэд бидний заваахгүй. Би чадахгүй нэ. Би сорилтонд ороод байна. Энийг л эсэргүүц. Та нарт нэг зүйл хэлье. Хэрвээ та нар сайн мэдээний үйлчлэл хийдэг бол хайрын талаар бүхий л зүйлийг та нар ойлгох болно. Та хүмүүсийг хайрлаж байгаа бол тэдэнд үннийг хэлэх хэрэгтэй. Тэднийг сонсохыг хүсэж байгаа зүйлсийн талаар та юу бодож байгаагаа хэлэхгүй гэж юу? Тиймээс дараагийн 7 хоногт та арай өөр санал хүлээн авах болно. Хайр дотор үннийг хэлж байгаа эсэгтэй санаа тавих, харин Бурхан танд үргэлж санаа тавих болно. Та юу хийж байгаагаа мэдхээс илүү их хүнтэй байх болно. Учир нь хүмүүс үннийг ирж хайж байна. Амен. Би та нарт нэг зүйлийг хэлье. Та нар энд итгэж болно үгүй ч болно. Харин би энийг л хийдэг. Учир нь би хүмүүсийг хайрладаг. Тэгэхгүй бол би хүүхдүүдтэйгээ нэгтэн бүүэлдэг сандалтай сууж явах байсан. Диаволыг эсэргүүц. Иесус Гетсеман цэцэрлэгт байхдаа за тэгээд сорилт хэр зэрэг муу зүйл болохыг хүлээгээд харж л бай. Яг одоо надад диавол дайраад байгаа санагдахгүй л байна. Би зүгээр л магадгүй тэр өөрийнхөө замаар явчихсан болов уу гэж бодоод сууж байсан гэж би бодохгүй байна. Сорилтыг эсэргүүцэх хамгийн сайн арга бол залбирч эхлэх юм. Бурхан минь, та надад туслаач дээ. Туслаач. Та бол миний хүч чадал. Надад хүчийг өгч, тэргээр дамжуулан таны хэлсэн бүгдийг би хийж чадах болно гэж итгэж байна. Ром 8:13-ыг харцгаая. Учир нь хэрвээ та махан биеийн дагуу амьдрал үхэх ёстой, харин та нар сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргвэл амьдрах болно. Учир нь Бурхны сүнсээр өдөрдүүлж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм аа. Энийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй юм. Та энийг өөрөө хийж чадахгүй. Өглөө бүр босоод би дасгал хийхээр явахдаа Бурхан минь та надад туслаарай гэдэг.
Өдөр бүр учир нь би тэнийг биш шүү дээ. Хэрэв би бурхнаас тусламж авахгүй бол би бодож эхэлдэг. Эзнийг магтъя. Энэ бол өчүүхэн зүйл шүү дээ. Тэгээд тун удалгүй зарим нэгэн өглөө би өнөөдөр энийг хийх арга хаалгадаа гэж боддог. Би үнэхээр хийж чадахгүй нэ. Тиймээс би өдөр бүр бурхны тусламжийг гуйж залбирдаг. Та ямар нэгэн зүйл дээр сайн байх нь хамаагүй. Бурхнаас байнга тусламж гуй. Та нар намайг сонсож байна уу? Та нар ямар нэг зүйл хийхдээ сайн байх нь хамаагүй. Байнга бурхнаас тусламж гуй. Яагаад гэвэл таны сайн байх цорын ганц шалтгаан нь бурхан танд аль хэдийн тусалсан учраас юм шүү дээ. Би энэ дээр бурхан минь туслаач гэж залбирахгүйгээр номлохыг хичээсэн гэж та нар үнээсээ бодож байна уу? Та нар үнэхээр намайг энэ дэрхээс өмнө би яаж залбирсныг сонсох юм бол та нар магадгүй би тэнд очиод тэрнийг сонсох хүсэл нэг их төрөхгүй байна. Учир нь тэр нэг их мэддэг юм шиг санагдахгүй байна гэх байсан баг. Тэгээд л би энд ирдэг, амаа нээдэг, өнөөдөр шиг бөмбөг дэлбэрэх мэт байдаг. Заримдаа энэ нь зүгээр л зүйл. Амен. Та нар орой юу болсныг харахаар эргэж ирэх юм бол их сайн шүү. Яагаад гэвэл бид энд иртэл юу болохыг эзэж мэддэггүй. Өнөө өглөө дээр надад энэ сургаалыг сонсохыг хүсэж байна гэж хэлсэн. Би хариуд нь бийж гисэн гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол би ямар ч төлөвлөгөөгүй байдаг гэсэн үг биш ээ. Би төлөвлөдөг, харин бурхан бүгдийг хяндаг юм. Амен. Зөвхт байдлын төлөө өлсөж цанга. Гим нүгэл, буруутгал, гимшил дахиад 2 өдөр зарцуулах хэрэггүй. Эсвэл буруутгалыг мэдэрсээр ах хэрэггүй. Яагаад гэвэл та буруу зүйл хийснийхээ төлөөсийг төлөх ёстой. Тэгээд л та эцэст нь буруутгал дотроо мөлхөх болно. Өөр дахиад л гим. Ингэж амьдрахаас илүү дээр арга зам байгаа штэ. Тийм биз дээ. Дээр амьдрах арга зам байгаа. Амен. Бид гимтээ эхэлсэн байж болно. Харин ийм байдлаар дуусах ёстой биш. Бид бурхны талаар сайн ойлгож авах хэрэгтэй. Диавол намайг сорж байна. Би энийг эсэргүүцэж байна. Би гим дотроо өгсөн. Би дахиад гим дотор амьдрахгүй. Бурхны хүч чадал миний дотор байна. Тиймээс надад хүчийг өгөгч Христээр дамжуулан би бүгдийг хийх болно гэдгээ мэдэх ёстой. Алив бурханд талархал өргөе. Халелуя. Тэгэхээр та нар босоод зогсож болно шүү. Миний хэлэх номлол дуусчихлаа шүү дээ. Эзэнд талархъя. Сайн байна. Хайртай шүү. Та нар намайг твчлээ шүү дээ. Ариун сүнсний гал та нарыг хөдөлгөж байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгэхээр та нар миний хэлснийг сайн санаж байгаарай. Хэдийгээр та буруу хандлагатай удаан байсан боловч би энэ зүйлээс чөлөөтэй байх болно. Би хүлээсэнд амьдрахгүй. Би энэ зүйлийг хийхгүй. Бурхан миний талд байгаа. Миний төлөө нас барсан. Тэрнийг олохын тулд тууштай байх болно гэсэн хандлагыг тээгээрэй. Амен.